Сайн байцгаана уу Future Japan Япон хөтөлбөрийн ээлжид подкастын шинэ дугаараар бид хоёр мэдчилж байна. За тэгэхээр энэ дугаарынхаа энэ удаагийнхаа дугаараар та бүхэнд 19-р дугаар болж хүрч байгаа. Юунит 2 ярих вэ гэхэлэр Японд хэрхэн хэмнэх вэ? Ер нь бид хоёр өөрсдийнхөө хэмндэг аргуудаас болон Японд ер нь яавал одоо мөнгө бага зараад за тэгээд одоо хэмнэлтэд амьдарч болох вэ гэсэн зарим нэг аргуудаас гэх юм уу яриа гэж бодож байна. Японд айгүй өндөр үнэтэй ордог тийм ээ. Болохоор химнэж тий яахгүй л тэгээ дээрээс нь бас одоо анх ирж байгаа ч юм уу залуучууд одоо энэ нь үнэтэй юм уу энэ нь хямд юм уу гэдгээ бас сайн мэдэхгүй юм бас яг зөв. Тийм болохоор нэг тийм газрууд үнэтэй шүү гэх юм болвол тий мөнгө их орно шүү гэх юм бол хэмнэ шүү гэсэн нэг өөрсдийнхөө бодлоор тий. Энийг бол яг нөх хүмүүс өөрсдөө яг биеэрээ туршиж үзэхгүй л бол ерөөсөн мэдэрдэггүй те. Одоо яг юу нь үнэтэй байдаг, юу нь гайгүй байдаг энэ төр гэдэг. Тийм тэгээ бас хүний ойлголтоор гэх юм уу те зарим хүнд үнэтэй санагдвал зарим хүнд хям санагдах ч юм уу. Тиймэрхүү юм бас байдаг. Тэгэхээр өөрсдийнхөө те амьдралын хэмнэлээсээ шалтгаалаад өөрөөр тодорхой хэмжээгээр те өөр санагдах битэрийн ярьснаас өөр санагдах зүйлч бас байж магадгүй те. Гэхдээ яг за нэг энэ хоёр иймэрхүү байдлаар хэмнэм юм байна ч юм уу те тий одоо мөнгөө ингэж зарцуулд юм байна гэсэн үднээ сонсоосаа гэж хүсэж байна. За тэгээд ерөнхийд нь нэг таймлаад хэлэхэд тогтмол зардал тэгээд урсгал зардал өдөр тутмын зардал тэрийгэ багасгаад за эхлээд тэгвэл байнга гардаг тогтмол зардлаас эхэлж ярих уу. Тэгээ тогтмол зардлаар тогтмол зардал дээр одоо багасгаж болох хэмж болох зардлууд гэх юм бол хамгийн ихтэйд миний бодсоор байрны зардлыг айгуу сайн яг айгуу том ингээд яг айгуу төлбөр байдаг тий. Тэгэхээр тэрийг ингээд тэрэ найстайгаа хамт хуваагаад ч юм уу тий боломжтой бол тэгэх юм бол айгуу сайн хэмж болно гэж бодож байна. Тийм байрны зардал ер нь сар болгоны айгуу том тий. Бас судалгаа байлээ. Японд болохоор цалингийн 3/1 нь Тийм. Энэ болохоор гадаад хүмүүс ч Япон хүмүүс ч бүгд нь ер нь ойролцоогоор нэг тийм дата байсан. Тэгэл ерөөсөө яг нөө ямар хуу газар амьдарч байгаа гэдээс нь мэдээд энэ хэдэн төгрөгийн орлоготой юм байна тий. Мэдээд ирдэг тий. Хаана амьдарч тийм за үнэтэй газар энэ гайгүй орлоготой юм байна гэсэн юу байдаг тий. Тэгэхээр байрны зардлаа дагаад бас одоо урсгал зардлууд тий тогны мөнгө, усны мөнгө, газны мөнгө тэгэл интернет тийм тэгээд бас нэг юу тээврийн зардал тээврийн зардал тиймэрхүү яг тогтмол байнга гардаг зардлуудаа бага болох юм бол одоо жишээлбэл нэг зардлыгаас сарын 1000 yen-аар хэмнэлээ гэхэд чинь тэр чинь жилийн 12,000 yen хэмнэх юм уу тийм болохоос бага гэж бодохгүйгээр аль болох одоо тий тогтмол зардлуудаа бага болох хэрэгтэй. За яаж Монгол оюутнууд яадгийг сайн мэдэхгүй байна. Юу Вьетнам оюутнууд энэ төр бүр амар хэмдэм бэлээ. Яг тэр тогтмол зардлуудаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингээд одоо жишээл ингээд нэг хүний байранд дөрвөлэн энэ төр амьдардаг. Тэгээд л ерөөсөө бараг л ингээд унтах газар нь бүр ингээд одоо идэх газар бүх юм ингээд нэг газар тэгэл амар жижигхэн байрны ингээд 4-5 маул амьдардаг. Тэгээд тэгж амар хэмдэм бэлээ. Жишээлбэл 80,000 байранд ороод одоо 4 амьдрал гэдэг чинь сард нэг хүний 20,000 yen штэ тий. Тэгэл тэгж амар хэмдэм блэ. Монголчууд гэдэг миний бодлоор арай тэгж яадаг баха. Өсрөөл зарыг 80,000 yen-ийн байранд нэг хоёулаа л оруулах юм тий. Эсвэл нэг өөрөө байранд дээдлэн л хоёулаа ч юм уу тий. За нэг том байранд гуруулаа ч юм уу тий. Тэгээд яг өөрсдийнх нь тий өөртөө боломжийн гэж үзчихвэл болтой байсан ч тий. Тэгээ бол юугаа зардлаа. Тэр бас яг нэг соёлын ялгаас гарч ирээд ахсаа санагдсан. Одоо тэр Азийн зарим орнууд ч нэг олуулаа энэ дэр бүр багасаа ингээд амьдраа сурцсан. Бүр амар олуулаа 10 хэдүүлээ. Тэнгүүд ингээд монголчин одоо ингээд Японд ирэхээс өмнө бараг л өөрсдөө гэсэн нэг өрөө байсан ч юм уу тий. Тэгэхээр ингээд Японд ирээд айгуу том байдаг болохоор тий. Японд ирээд тэгээс олуулаа амьдарч чадахгүй. Харин тий.
Тэгэхээр хэрвээ мөнгөө ингээд хэмнэе гэж бодож байгаа бол хамгийн том хэмнэлт нь бол тэр байрнаасаа тий. Нөгөө share house амьдрахаар бас айгүйх мөнгө тийм ээ оюутнууд share house гэхээр нөгөө зөвхөн өөрийнх нь нэг өрөө байгаад тэгээд одоо алтгоо эднэрийгээ бусад хүмүүстэй хувааж ширлэж хэрэгэлдэг тийм. Тэгэнгүүтээ тог усны зардал нь хүртэл орсон байдаг тий. Орсон байдаг тий. Тийм. За тэгээд мэдээж хүнтэй хамт амьдрах гэдэг чинь мэдээж тэгэл тог ус газ интернет мэдээж бүгдийг нь хувааж төлөх учраас олоолаа амьдрах тусмаа илүү хэмнэн чадна. За тэгээд бас нэг Монголын бас нэг амар хайрын санагдаад юм юу байд юм утсанд амар мөнгө төлдөг. Тэгэл ирээл ингээл болсон болоогүй оюутан хүн ингээл хүн болгоно л зүгээр хамгийн сүүлийн үеийн iPhone-ыг авдаг. Хамгийн сүүлийн үеийн iPhone-ыг аваад тэгээд сар болгон зөвхөн тэр утсандаа л гэхэд 10,000 yen төлнө. Тэгээд давхар мэдээж нөө дата тэг хэрэглээ энэ төргээл нэг ойролцоогоор 15,000 yen дотор бол төлөд ах жаа. Тэгэхээр тэр бол ингээд сар болгон тэрийг бүр 2 жил энэ төр төлнө штэ тий. Жилээс 2 жил гэрээтэй. Тийм. Тэгэхээр ингээд амар хайрын санагдаад байгаа байхгүй юу? Ингээд амар тийм үнэтэй. Хамгийн гол нь миний яг ингээд дандаа л одоо бүр яг дээрээс хойш бодж явдаг юм ингээд тэр утасныхаа яг ингээд тэр одоо бүх тэр функц одоо юу гэдэг тийм тэднийг ингээд тултал ингээд ашиглаж ивэл хамаа алга тий. Нөгөө нэг тэгэхгүй ингээд зөвхөн ингээд мессенжерт ороод зураг аваад тий. Тэрний төлөө тийм амар үнэтэй ингэж утас хэрэглэх нь бас амар хайрын санагдаад тэгэхгүй ингээд тэрээ Монголоос ингээд өөрийнхөө Монгол ярьж байгаа утастайгаа хүрээд ирсэн. Android ч юм уу те юу ч те хүрээд ирсэн. Хямдхан утастайгаа хүрээд ирсэн. Тэгээд нэг жил болсны дараа ч юм уу 6 сар болсны дараа энэ тэр арай нэг ажиллаа олоод тогтмол цалинтай болчоод тэр утасаа солиул арай дээр юм санагдсан. Тэгэхгүй ингээд ирээл юуны төрөөгөө ингээд тийм амар үнэтэй. Одоо iPhone 12 чинь утасаа те 140,000 yen тэр гэж аахаа. Тийм үү. Шинээрээ тийм 120-аас 140,000 yen гэж байгаа. Тэгэл тэрийг тийм жилийн гэрээ хийгээл тэгээд яана гэхээр амар үнэтэй. Утас лизинг гэхгүй болол хэрэглээний төлбөр одоо сүүлийн үед Японы утасны төлбөр бас нэлээд багасаад те. Тийм. 1100 yen-ээс эхлээл те. 1980 yen-ээс баг ихэнх нь хэлж байна. Тэгээ гэртээ Wi-Fi-тай авах юм бол сарын нэг те 2-3 баг гига хэрэглээд угаасаа нэг ярих шаардлага байхгүй. Тэгээд хамгийн багадаа 1980 yen олгож болно. Тэгээд тэрийг болохоор Kakuyasu гэж хэлдэг тийм ээ. Тийм хямдхан утасны операторууд байдаг. Хамгийн том одоо утасны компаниуд нь болохоор AU, Docomo, SoftBank гэсэн 3 утасны компани. Тэнгүүтээ одоо сүүлийн үед тэр Kakuyasu юу хамгийн хямд утасны компаниуд нь болохоор за UQ, Y-Mobile, Rakuten тэгэл нөө Big Globe гэдэг тийм ээ. Өөрөөс тийм жижиг юунууд нь утасны компаниуд нь болохоор тэр хамгийн ихний 3 том компанийнхаа сүлжээг нь ашигладаг. Тийм жижиг компаниуд байдаг болохоор би болвол ерөөсөө байнга л Kakuyasu хэрэгэлдэг. Нэг амар тийм асуудал юу болоод идэггүй. Одоо нэрээ тэр 2 жилийн гэрээ гэдэг нь байхгүй болцсон уу тий? 2 жил нь яадаг байсан бэ гэхлээр нэг удаа ингээд гэрээ штэ. Тэгэхээр ингээд заавал тэр өөрийн телефоноо 2 жил хэрэглэх хэвээр. Тэгээ 2 жил хэрэглэсний дараа яг 2 жил болоод тэгээ тэр яг болсон тэр сартаа хэрвээ cancel хийх юм бол ингээд гэрээгээ цуцлах юм бол үнэгүй цуцалдаг. Хэрвээ ингээд өмнө нь гэрээгээ цуцлах юм бол 10,000 yen тий нэг маа өгдөг байсан тий. Тэр одоо байх болцсон уу? Би ойлгосон компани солиог болохоор сайн мэдэхгүй л байна. Тэр ихтэй тийм байхгүй болгоно гэж тэгжсэн. Яагаад гэх юм бол ингээ хүмүүсийг ингээд хит ингээд амар яаж шулж ийн гэх юм уу? Тийм. Тэгээд яг 2 жилийн өмнө лүүдээ тэрийг ингээд байхгүй болгоод ингээд тэр зах зээлийн амар чөлөөт болгосон гэж тэгжсэн. Тэгэхээр одоо арай гайг болсон байж магадгүй. Урд нь тэгээд бас амар надад бас амар хайр юмсан ингээл мэдхгүй ингээд нэг компани ингээ гэрээштэй тэнгууд ингээд заавал 2 жил болно. 2 жил ингээд лээс өмнө судлах юм бол заавал нэг тийм 10,000 yen төлнө. Тийм төлдөг гэсэн тий. Би бол одоо нөгөө янз бүрийн тийм урамшуул эднийг бас гэхдээ нөгөө хэл мэдэхгүй болохоор инхний үед жоохон хэцүү тий. Тэгэхээр би бол бараг сүүлийн 2 жил 1000 yen орчмоос 1000 yen-ээс хэтрэхгүй сарын утасны төлбөр тэгээд утасны нөгөө лизинг угаасаа байхгүй лизингээ төлөөд дууссан. Тэгээд
шинэ утас аваагүй угаасаа 11 жил үе хэд жилээ миний утас. Тэгээ угаасаа шинэ авах шаардлагагүй байгаа юм чинь шинэ утас. Тэгэхээр айгу амраад тий. Эгээ ямар утасны өөрийн телефон Би хэрэглэдэг? нөгөө Rakuten-гийн утасны өрн телефон хэрэгэлдэг. Тэгээ Rakuten болохоор одоо тэр урамшуулал нь дууссан гэжсэн шинээр утасны үйлчилгээ гаргаад тэгээд эхний 3 сая хэрэглэгчтэй үнэгүй 1 жил хэрэглүүлэхтэй. Ийм Бүр жил юм уу? бүтэн 1 жил тийм Яасан гоё тий. хэрэглүүлэх кампайн байсан. Тэгээ тэрэнд нь ороод тэгээ одоо яг энэ жил миний тэр жилийн эрх дуусж байгаа. Тэгээ бүтэн 1 жил утасны төлбөр бараг нэг сарын нэг үндсэн суурь хэмжээс нэг 2-300 yen л гараад идэг гэсэн. Тэгээ тиймэрхүү байдлаар чиний Rakuten биш үү? Тийм их Rakuten. Би болохоор түрүүцлийн 10 сар залсан баха. Тэгээд эхний 3 сар нас өнгөөсөн. Тэгээд энэ жилийн 1 сараас эхлээл төлж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө нэг сардаа тийм 2000 yen дотор л гарч илээ. Тийм 2000 хавцаа. За тэгээд хоёул утсан дээр бах удаа харч өөр юу байдаг гэлээ. Тог усны компаниас сольж болдог те. Одоо байранд шинээр ороод цаанаасаа л нөгөө нэг тог усны компани шийдэгдсэн гэж ойлгогдоод идэг. Бас тог усаа бас өөр тийм хямд компаниар сольж болдог байгаа тий. Яг нэр надад хэлж өгөөд нөгөө нэг Rakuten-ий одоо юутай бол ID-тэй болвол Enios гэдэг тог газны компани юутай нэгд Rakuten-тэй нэгдээд юм кампань дарлаад тэр нь болохоор эхний 3 сар нь үнэгүй лөө. Тийм баг. Тэнгүүд 7000 yen-ийн point илүү тий. Point орж ирсэн. Тийм. Тэгээ тэрийг ашиглаад тэгээ бас амар ер нь амар хямдхан байгаа юм санагдаад байгаа. Тийм. Энээсээ дахиж солино. Би энээсээ дахиад солисон. 3 сар юм уу юу болгосон? Энээсээ солиод Rakuten болгоцсон. Тэр 3 сарыг Rakuten бас байгаа юм тий. Rakuten-гийн тог ус газ бас байдаг. Ус биш ээ. Тог газ байдаг. Тэгээд тийм тэнгүүтээ Энээсийн тэр 3 сарын кампайн чинь бас нэг тодорхой хугацаанд заавал хэрэглэх ёстой байсан. Тэгээд тэр хугацааг нь хэрэглээд дуусангууд нь point урамшууллын 7000 yen авчингуудаа шууд Rakuten болгож буцаад солонгууд дахиад Rakuten илүү хямд болсон. Тэгээ одоо миний бүх юм Rakuten байгаа. Тог газ. Тийм тэгэл нөгөө цуглуулсан point-ороо төлцдөг болохоор айгу амар бүх юм Rakuten болсон болохоор амар тэгээд интернет бас бүтэн 1 жил Rakuten-гийн интернетийг үнэгүй хэрэгэлсэн. Одоо бас яг жил нь дуусж байгаа. Жил нь дуусахаараа болохоор 3480 yen болох юм билээ сар бүрийн. Тэгээ угаасаа хязгааргүй Wi-Fi интернеттэй. Тиймэрхүү тий. Rakuten-ийн юу интернет үнэхээр сайн мэлээ. Ямар ч юм хязгаар байхгүй. Миний урд нь хэрэглэжсэн интернет гэх юм бол EU-гийн интернетсэн Wi-Fi. Тэгээд ингээд тийм нэг юутэй заяа лимиттэй. Тэгээд ингээд 3 хоног л ингээд ерөнхийдөө ингээд жоохон орчин бол одоо жишээл хагас бүтэн сайн 5 хагас бүтэн сайн ингээд орчин бол нэгтгэс эхлээд ингээд интернет ингээд холбогдохгүй. Холбогдсон ч бүр амар удаан. Бүр ингээд утасныхаа интернетийг асаасан илүү хурдан. Тийм болцдог интернет. Тийм байдаг байсан. Тийм. Тэгээ би анх удаага л бараг эсрэгээрээ Rakuten-ийг хэрэглээд ёо ингэж амар лимитгүй ингэж хурдан интернет спек юм байж. Тийм амар Rakuten-ийн утасны сүлжээ нь бол жоох юм уу? Тийм. Амар нэттэй заяа. Манай гэр дотор. Сүлжээ барьдаг. Балкон дээр танаад байна. Тэгээд балкон дээр гарч ирдэг. Тийм Rakuten-ийн сүлжээ юм уу шүү гэдэгхгүй юу тийм. Утасныхан сүлжээ. Wi-Fi нь бол ерөөсөө юу ах юм бэ? Гэрийн Wi-Fi бол ямар ч асуудалгүй. Тэгээ сарын 3480 тийм хязгааргүй хэрэглээтэй хурцаатай гэхээр сайн мэдээ тий. За иймэрхүү тогтмол зардлууд байна тий. Тэгээд унааны зардал жаахав тэгэл угаасаа сургууль ажил руугаа нэг хэмнэх арга байхгүй тэгэл 1 сарын нэг байнгын билет өдөр болгон авч явснаас байнгын билет авсан нь арай хэмт тусдаг учраас тиймэрхүү байдлаар л тогтмол зардлаа хэмнээд тийм ээ. За дараа нь болохоор өдөр тутмын урсгал зардал тийм ээ. Урсгал зардлаа яаж хэмнэдэг вэ? Ер нь бараг энэ дээрээс бас амар юу байна те. Айгүй их бас хэрэг хэмж чадахгүй нь гардаг те. Яг энэ тогтмол зардлаа нэг амар хэмжимдээ яг энэ өдөр тутмынхаа зардлыг сайн хэмж чадахгүй бол тэгэл ерөнхийдөө чиний хувьд яаж хэмнэдэг вэ өдөр тутмын? Гадар ер нь бага болохыг хичээдэг. Ерөнхийдөө
Тийм. Гадуур хоолцоосоос ингээд материал аваад гэртээ хоол хийсэн бүр хайвгүй ингээд амар материал нь ч ингээд нөгөө нэг хоолнд угаасаа хийж барахгүй штэ. Тэгээд ингээд илүү гараад тийм. Тэгээд тийм болохоор яг гадуур хооллохоороос амар үнэтэй тустай юм билээ. Дээрээс нь бас тамхи тэгээд тэр алкоголын хэрэглээ энэ бас багасуулаас амар Тамхи татдаг хүн шиг. хэмдэж. Тэр үгүй харин тийм билээ. Монголын тамхи амар хямдхан юм билээ штэ. Тэнгүүд тийм энэ дээрээ тамхич бас амар үнэтэй. Хэдлээ 500 хавцаа байдаг. Хөө хийм юм гэж боддог те тамхи. Тийм. Тэнгүүд тийм. Тэгээд одоо яг шинэ ирж байгаа хүмүүс энэ төр анхаарлаа хэлэх юм бол ингээд хэрэв Монгол ингээд тамхи татдаг байх юм бол энэ дээрээ тамхиа өрнөл яахгүй те. Үнэтэй те 5-600 yen гэдэг чинь бараг 12 13 15 мянга. Гоо тэгэл өөрийнхөө нэг усны савнд усаа аваа явна. Тэгээ эхний үед яг дөнгөж ирээл нөө янз бүрийн уух юмнууд гой санагдал авч үзэл. Тэгээ эхний ээлжинд бол яг нөө ямар юм зард юм бэ гэдгийг нь мэдхийн тулд те идэж үзээд яасан дээр тэгээ цаашдаа бол усны сав одоо Японцод өөрсдөө ч гэсэнтэй усны сав бүгд усны савтай хүүхдүүдээс нь эхлээд том хүмүүс бүгдээрээ тэгээ бас өөрсдөө ус цайгаа хийгээд аваад явдаг те. Өдөр алхан тэр нөгөө нэг хувцар савтай ус аваад ах юм бол миний хувьдаас айгүй хог гардаг санагдав. Яг зөв. Тэгээ ногоон цай цэвэр уснаас бусд нь айгүй их чихэрлэг байдаг. Тэ юмнууд айгүй чихэрлэгчгүй те. Тийм болохоор нэг авах шаардлага. Заримдаа яг нэг усаа авч гараагүй ч юм уу тийм үед ялтчихгүй хэрэгтэй. Тэгээ Японд ч нөө хоолны газруудад нь ус өгчдөг болохоор худалдаж авах шаардлага баг байдгүй тийм. Өнгөө уснаас нууж аваад тэгэл яваад. Миний хувьд болохоор яг адилхан тийм гадуур хоол. Тэгтээ хооллох үе байна л та тий. Тэгээд комбини ерөөсөө аль болох орохгүй хичээдэг. Яг зөв. Хэрэв ойр хавьд нэг том супермаркет авах юм бол тийшээ ордог. Тий, том супермаркетаас хүнсний юмнуудаа аваад одоо ойр зур комбини орох бүр ингээд зуршил болсон. Би тэгтээ одоо нэг өөрөө би бас жоохон орохоо л идэг л та зуршил болсон. Өдөр болгоно мэддэхгүй 100 200 энер нэг юм хэрэггүй маал идэх юм бол тэр тэгэл сараар бодох юм бол өдөр болгон 100-200 энер юм ах юм бол те сарын 3-4 мянган 5-6 мянган болохоор жижиг нөгөө мэддэхгүй тийм юмнууд айл болох багасгаад нэг шаардлагагүйстэй энийг эзэн зэдээгүүс ялаа гэсэн юмнууд багаар жижиг нөгөө мэддэхгүй урсаад идэг зардлуудаа багасгаад дээрээс нь супермаркет дотроо бас хямд супермаркет, үнэтэй супермаркет гэж бас байдаг тийм ээ. Тийм яг Гёмусуба гэл би тэр өмнө нь нас ярьжсэн тийм Ханамаса гэж юм уу тийм. Тиймэрхүү хямд супермаркетуудаас одоо гурилбудаа мах эднэрээ болохоор их ахиухан авангуудаа өдөр тутмын ногоо одоо сүү тарагч юм уу тиймэрхүү юмнуудаа бас нэг дэлгүүрээс авах юм бол гэхдээ комбини нэг үеэр бодоход бас арай нэг гайгүй үнэн хямдарсан юм шиг байна. Тэрхий их нөгөө амар үнэтэй гэдгээс нэ хүмүүс угаасаа комбини орохоо болоод одоо багасаад те бүгд супермаркет ороод тахаар жоохон орлогоо нэмхийн тулд нэг үнэ багасгасан бүгдээрээ нэгэн зэрэг багасгасан гэж сонссон. Тэгээ харсан чинь бас нэрээ тийм зөв шиг харагдаад. Тэгтэл комбини ер нь жоохон үнэтэй болохоор. Тийм тий. Тэгээд дээрэс нь хувцас бас эхлээд би ирээд авдаг. Тэгээ сүүлийн үед бараг хувцсанд нэг тийм мөнгө өрөхгүй те. Угаасаа Японд тэгэл нөгөө нэг хувцснууд нь цэвэрхэн тэгэл улиралтай тарсан халуун зам бол нэмгээ хувцас өглөн дулаан хувцас өмсөж явах юм бол хүмүүс нэг хүний хувцсыг харж нөгөө гаднаас нь дүгнэдгүү гол нь цэвэрхэн байх юм бол болдог болохоор дөнгөж Монголоос ирчээл нөгөө нэг одоо H&M юм уу Uniqlo юм уу тий дэлгүүрээс ороод Монголд ч тийм альбасны дэлгүүр нь байдаг болохоор айгүйх гангалах гал тэгээд авдаг гэсэн. Би сүүлдээ тэднэр нь бас айгүйх муудаад тий фэст фэшн одоо хүн болгон бас мэддэг л болсон. Би заавал битээрээр хэлүүлдэггүй тэгэхээр айгүй хурдан муудчихдаг тий тэгээд дараа нь одоо нөгөө хаях гэж ч юм уу тий. Харин тийм ээ. Одоо бүр ингээд нэг юм авах гэж одоо бүр амар тэнгүү болсон мөлий. Одоо юу гэх бараг л ингээл нэг аймс авахгүй заяа. Энэ надад ер нь яг хэрэгтэй юу гэж бодсон. За энэ миний готлол дээр таарах уу гэдэг. Яг энийг яг ямар готлол дээр яг ямар үед өмсөх вэ? Өнөөдөр бүр амар нэттэй өнөөдөр жоохон өдөр жоохон дэлгүүр орсахгүй юу. Тэгсэн ямар царангууд лээрс юу цаагүй гарч ирсэн байхгүй тий.
Харин тийм лээ. Бүр яг тийм болцдог юм шиг үлээ. Тэгэл нэг юм ингээл авъя гэл тэнгууд ингээл яг нэг өөртөө байгаа ингээд яг нөө мөнгөөр авцсан. Тэгээ ингээ хайж чадахгүй байгаа. Тэгэд ингээд тэр нь ингээд өөртөө ингээд амар тийм нэг guilty мэдрэмж ингээ аваад байдаг. Нэг өөртөө буруутай мэдрэмж аваад байдаг. Тэнгүүд ингээд тийм ингээ байгаад байгаа болохоор ингээд шинэ юм авах гэхээс амар танд яна энэ яг л нөө идэтүүн яг харагдаад байгаа. Харин тийм яг л миний тэр хувцсах ингээд тий хаягтна альсвал. Би бас тий баахан уулын тэр үедээ тэгэл өмснө гэж бодол авсан юмнууд өмсөхдөггүй тэгэхээр бүр амар удаан бодож ээж сайн нөгөө төлөвлөж ээж л авмаар яг ямар үед яг хөөрлөөр юмнууд тий хитэ нэгэн цагт өмсөхөөлгүүдээс гэдэг юм бол хитэ нэгэн цагт турхаараа өмснө энэ төр гэсэн юм бол үнээр худлаа тий угаасаа Японд тэгж ганглах тийм юм байхгүй болохоор тий яг өдөр яг залуу ахт яг яатч авцаад байт юм аа нэг 20 нэг 2-тай ч юм уу тий дөнгөж ирж мэрснээ дараа ингээл авцаад байт юм аа ингээл тэгэл баг өдөр болгон нэг юм барьж орж ирсээрээ л нөгөөх нь нэг мэдэхэд аваарсан тэгээ тэр нь ингээд амар ингээд одоо юу гэх нэг 3000 4000 yen аваасан айгүй хямдхан юм байна гэж бол авдаг ч гэсэн тэгэл 7 хоног болгон тэгж аваад хам бол амар их мөнгө болно тий тэгэхээр яг тийм нэг тэгж амар үнэтэй ялангуяа тийм үнэтэй хувцс ч гэдэг юм уу тийм брэнд нас нэг юу яагаад хэрэггүй л юм шиг санагдсан мөнгөдөө хэрэг хэмнэ гэж бодож байгаа л тийм өөрөөсөө яхаа авмаар санагдах юм бол авч үзээд банзаа энэ хэрэггүй байлаа гэж өөрөөсөө сураад тий яг ямар ч гэсэн нэг юм битэрийн нэг юм байдаг шүү гэдгийг сонсоод авчихад бас нэг тий өөрөөсөө авмаар санагдал яхаа аваа тэгээд Японд ямар ч нэг тийм мангалаад гаднах байдлыг хэтэрхий их ач холбогдол өгдөг болдог шүү тий хувц авахгүйсэн ч болдог шүү гэсэн юм. Харин тийм ээ. Нэг юм ингээл өмсөөл өсрэл бараг нэг 3-4 ээлжээ хувцтай хахад бараг болно болчих. Хангалттай. 3 байхад хангалттай. Дунд нь 3 өдөр нэг угаалга хийж аваад тэгээд 4 нөгөө төсөө өмсөөл. Японд бас тэгээд нэг бодлын хувцас айгүй хямдхан юм шиг мөртлөө ингээ байнга авах юм бол бас нэлээд бас хөөрхөн мөнгө олцдог шүү тий. Тийм. Гэтэ Монголоос гэтэ гайгүй юм шиг санагдав. Тийм Монголд аяг үнэтэй юм шиг байгаа юм. Үнэтэй шүү дээ. Харин тийм болохоор ингээд юунд Японд ингээд амар хямдхан гэж таад аваад идэх тий. Яг гоо. За тэгээд одоо нөгөө гэрийнхээ юмнуудыг одоо анх яриад нөгөө гэрээ тохиолцох байгаа хүмүүс ах юм бол нөгөө олдох боломж бас байгаа шүү дээ. Заавал үнэтэй одоо нөгөө тавилга юм авъя гэхгүйгээр Тэр нэрээс амар шуурд юм бэлээ. Би бүр яасан гэсэн ингээл одоо жишээл юу ч гэдэг юм орч гэдэг юм уу нэг саяхан нэг баахан тавьсаахгүй юу. Тэр Jimoti гэж сайт те. Application. Тэгсэн чи бүр ингээл тавиал бараг шууд минутын дотор бүр ингээд 5-6 би авъя. Тэр амар яад юм бэлээ хэрэгэлт юм бэлээ. Яадаг сайт уу гэхээр Jimoti гэдэг нэг сайт байгаа. Тэр нь болохоор өөрийнхөө хэрэггүй юмнуудыг одоо нөгөө хэрэгтэй үнд нь ирээд авч болно гэд тавьдаг. Тэгээд яагаад Японд хүмүүс тэгж хэрэггүй юмнуудаа өнгөө өгөөд идэх вөхөр хаях гэж айгүйх мөнгө хэрэгтэй болдог тийм ээ. Зүгээр ингийн хогон дээр аваачаад хайчиж болохгүй том юмнуудыг ер нь нэг 30 см-аас илүү том овртой юмнуудыг хаяхад мөнгө хэрэгтэй болдог. Мөнгө төлөх хэрэгтэй болдог учраас хэрэггүй юмнуудаа биендээ тэгж өгдөг сайт эдик тэгээд Jimoti-гээд тэндээс ороод хэрэгтэй юмнуудаа өнгөө гэр очоод авчих гэрийнхээ ойрхон тийм юунаас энэ зурагтайгаа бүх юмтайгаа байдаг учраас тийм юмнаас очоод өнгөө айлаас очоод авчиж болно. За тэгэл 100 энд бол хангалттай ойр зургийн гэрээ тохиолцох юмнууд эдэг. Тэгээ гэр ахын бараа гэх юм бол Nitori-гийн юмнууд бас гайгүй хямдхан байдаг. Nitori гэдэг гэр ахын барааны дэлгүүр. За тэгээд Amazon-оос бас хямдхан юмнууд олж олно тийм болохоор том овртой юмнуудаа болохоор Jimoti эднээс сандал ширээ ч юм уу тийм хэрэгтэй юмнуудаа өнгөө олж авангуудаа одоо ор хүнслийн даавуу ч юм уу галтгооны хэрэгсэл ор хүнслийн даавуу зэрэг юмнуудаа болохоор Nitori-гаас аваад галтгооны хэрэгсэл ойр зэрэг юмнуудаа 100 yen-ээс авахд хангалттай хямдхан байдлаар гэрээ тохиолцуулаад ихний их боломжтой. Тийм болохоор бас анханасаа бас нөө өөрсдөө хувцас хунаар авахтаа бодож авдаг шиг гэр ахуйн юмнуудаа бас сайн бодож авахгүй бол дараа нь хаях гэж бас мөнгө болдог. Яг тэгдэг тий. Хөдөлгөл хөлс гэдэг шиг. Тэрээсээ тэгэл юм авахд ч нэг буруу хөдлөх юм бол тэгэл мөнгө. Тий, мөнгө гарна штэ. Юм хаяхад хүртэл мөнгө төлнө тий. Айгуу. Тэгсэн чинь санацлаа одоо нөгөө
буруу хөдөлгөөл гэсэн чинь санажлаа. Одоо нөгөө зөвшөөрөгдөөгүй газар тамхи татчих юм бол торгуулдаг. 2000 дээр 2000 yen тийм ээ. Өөр чи юунд торгодог Татдаг гэлээ. газар. Өндөг дугуугаа зогсоол Аа. юм ярьжсэн тий. Юугүй зөвшөөрлгүй газар тавих юм бол 5000 yen-ээр торгодог байгаа. Хогоо ялгалгүй хаях юм бол хэрвээ мэдэгдэх юм бол бас торгодог газрууд бас байдаг тийм ээ. Хогоо буруу нөгөө хаях юм бол бас одоо нөгөө өөрийнхөө гэрийн хаягийг мэдэгдэхээр цаас ч юм уу хогийн савн дотроо хийгээд яцсан ах юм бол энэ ч мөр хогийг нь ухаад мэдчихдэг тий. Энэ аимшигтай харин тийм. энэ Тэгээд айлгаж дуудаг гэсэн хог байна гэж шүү. Дуудаад өөрсдийг нь заримдаа зөвлөж болгуулдаг гэсэн шүү. Тийм. Тэгээд өөр хэмнэх арга гэх юм бол одоо 100 болж байгаа шүү дээ. Тэнгүүд Японы нөгөө нэг зунчин амар халуун бөхчм. Тэгээд чихтэй. Тэгээд Монголын зунаашил ондоо болохоор ингээд цонх могоо одоо нэг монголчин цонхоо онгоолохоор ингээд салхиурж ирээд сэрүүцэн ингээд бодоод тийм шүү дээ. Тэнгүүд тийм ерөөсөй байхгүй. Тэгэхээр ерөөсөө цонхоо агаал эсрэгээрээ цонхоо ерөөсөө нээж болохгүй тий. Тэгэл ерөөсөө кондишнер ингээд арай нэг тийм амар хүүтэн болохгүйгээр яг нэг тогтмол дундаж градус дээр нь баян ингээд залгаад байж ивэл дэргсэн. Тэгэхгүй ингээд тогныхоо мөнгө хэмжээ нэг ингээд амар хүүтэн болгочоод тэгэл унтраачаал хэдэн цагийн дараа дахиад засаагаад ах юм бол тэр нэсрэгээр амар тог иддэг гэж сонсчихсон. Тэ нэг асаагаад тогтмол температурт байлгах юм бол байлгаад өдөржингөө байлгах юм бол бараг 24 цаг гэртээ байдаг бол 24 цаг одоо жишээлбэл 27 градус өрөөгөө байлгамаар байна гэх юм бол 27 дээрээ тавиад тэгээд ерөөсөө унтраахгүйгээр асаах юм бол баг тог иддэг. Унтраагаад асаагаад ах юм бол мотор нөгөө нэг халаах га тий тог их үрдэг учраас тий тогны мөнгөө тэгж хэмндэг байгаа тий. Тэгээд бас нэг тэр юутэйгээ цуг кондишн таваа цуг давхар сенс ч юм уу тий энэ төр тавьчих юм бол илүү тэр нэг хүүтэн агаарыг нь илүү өрөөлөө юу адаг гэсэн зөөж өгдөг гэсэн. Тийм тий. Ерөнхийдөө яг үнэн шүү дээ. Яг би яг ингээл өвөл 102 миний нэг цогны мөнгө амар гардаг байхгүй юу. Ямар ч нэг 1000 yen-ээр нэмэгддэг. Тэгэхээр угаасаа тэр яалч аргагүй юуны кондишны төлбөр ингээд яг кондишн асааж байгаа болохоор тийм 1000 yen тийм аргагүй гэхгүй. Гэр нь том юм чи. Тэгээд 8 сард өвөл 11-12 сард хамгийн их гарч. Тийм. Тэгээ нөгөө нэг сайн одоо тооцоотой бие мий чадал одоо тэгтлээ бас амар тооцоотой биш. Яг нөгөө нэг Япон гэрээ эзэгтэй нэр нөгөө амар юу адаг тийм амар хүрэгдэг. Яг нөгөө уламжлалт гэр бүлүүд зөвхөн аав нь ажиллаад хүүхдүүдээ эхнэрээ өөрийнхөө цалингаар тэжээдэг. Тэгээ эхнэрүүд нь тэр мөнгийг нь одоо гэр бүлийн сарын хэрэгцээнд хүргэж хадгалахын хадгалаад байрныхаа нөгөө лизингийг төлөөд хүүхдүүдийнхээ боловсролд хадгалаад тий юу гэдэг учраас Япон эмэгтэйнэр гөндөө сайн байдаг тийм. Тэгэхээр сайн тэгж чадах юм бол сард нэг удаа л цалингаа авдаг. Тэгэл тэрийгэ бүтэн сарын хэрэглээндээ хүргэж чадах юм бол бас бол нэг тооцоотой нөө хяналттай байвж болохоор тэгээд яаж хямдаггүй гэхээр нөгөө гэр бүлийн какебо гэж одоо гэр бүлийн төсвийн дэвтэр гэх юм уу өрхийн төсвийн дэвтрийг ингэж бүртгэл маягаар орлого зарлагаа ингэж бүртгээд одоо нөө бүх комбины бүх дэлгүүрүүд Японд нөө баримт авах уу гэж асуудаг тийм ээ. Тэгэнгүүт бүх баримтаа ингээд аваад өдөр болгон бичээд тэ өнөөдөр ийм зарлага гарлаа инглигээ бүх юм манаар ийм бичдэг. Яг нөө цаасан дээр дэвтэр дээр бичдэг мэдхтэй нэрч байх юм бол нөгөө янз бүрийн утасны аппликейшнуд бас их байдаг. Би тэрийг хөтөлжсэн үү? Би нэг money forward-ыг хийсэг хөтөлжсэн. Болон зүгээр л юм билээ тий. Тийм тий. Одоо нөгөө бид нар шиг бүх юм утасныхаа янз бүрийн юугаар төлдөг хүмүүс автоматар ингээд шууд гараад ирдэг. Суйкагаар төлсөн юм, тэгэл кредит картаар төлсөн юм. Тэнгүүд нөгөө кредит карт уншуулах юм бол ямар дэлгүүрээс худалдаа авалт хийсэн гэдгийг мэддэг болохоор нөгөө юугаараа хуваагдчихдаг. Одоо жишээлбэл хувцас, хүнс, одоо релакс ч юм уу тий одоо жишээлбэл халуун шаны газар орох юм байх юм бол одоо рефреш гэж хэлдэг юм уу тиймэрхүү юугаар ингээ хуваагдаа шууд график болгоод автоматар гараад ирдэг. Тэрийг яг хөтлөөд явах юм бол бас айгүй нөгөө хараад ойлгомжтой орлого зөв. Тэгэхгүй нэрнгээсээ ирдэг болохоор Японд яг тэгдэг штэ ингээл нэг ман задлал хаашаа юу орсон мэддэхгүй ингээ алга болчдөг тий. Тэгэл сүүлдээ ингээл гар дээр үлдсэн хитэн зоос. Тэгээ бас мөнгө нь хаашаа орсон мэддэхгүй болчдөг. Тэгэхээр яг тийм хөтлөх юм бол яг зөв амар яг
яг юунд яг би хэр их мөнгө төлөөд байна. Яг юу аль нь яг үнэхээр хэрэгтэй зардал байна, аль нь хэрэггүй Тэгэхээр танах хэрэгтэй байна гэдгийг бас нүдэрээ харж болохоор тий бас зүгээр яг Excel дээр бас хийж болно тийм ээ. Excel дээр хүснэгт зүгээр тий. хийж болно. Гараараа дэвтэр дээр бичиж болно. Тийм аппликейшн Money Forward гэдэг аппликейшн гэдэг тэр хамгийн их хэрэглэгддэг. Үнэтэй хувилбар бас гэдэг. Үнгүүгээр нь хангалттай болдог. Тэгээд бас дээрээс нь Kakebo гэд хайх юм бол зөндөө тийм аппликейшнууд гарч ирдэг байгаа. Тиймэрхүү хакууд Япон эмэгтэйчүүд, Япон гэр бүлүүд их хийж төсвөө хяндаг байгаа. Тэр нэрээ амар мундаг юм лээ. Зарим ингээл тэр нөө нэвтрүүлэг энэ төр үзээд хаад ингээл Япон эмэгтэйчүүд бүр амар тийм. Би бүр ингээ нэг эмэгтэй харсан чинь ингээд одоо энэ нэг юу штэ бид нэр ингээл нэг юунуудын авдатруудаа ингээл нөө залгаа орчих штэ усын цэнэглэсэн тэр тэднийг бүгдийг ингээ салгадаг гэж байгаа юм заяа. Тийм тийм бол ингээ сард 10 yen жилөө хэмндэг гинөө. Тийм байдаг. Тэнгүүлээ давхар яадаг вэ гэхээр ингээд хэрэглэгдэхгүй баг ингээд нэг асаа шаардлага байхгүй бол гэрэл мөлий асаадгүй. Тэгээ гэрэл нь бүгд LED гэрэлтэй. Тэнгүүлээ LED LED гэрэл болгодог. Тэнгүүлээ хүрхчөө тэдэн секундээс дээш онгойлохгүй гэдэг юм уу. Тэнгүүд ингээд түрхчнийхоо ингээд наан ингээд ийм нэг юутай гялгар уут ингээд тавьцсан. Тэр нь ингээд хүрхчнөөс нь ингээд хүд агаарыг нь гадагшлуулахгүй байх зориултаа. Тэр гисмэгээ бүр ёо. Тэрийг харин тэг үзсэжээ бүр нэрээ вау гэх. Тэнгүүтээ ингээд одоо жишээл ингээд тэр гэр бүл жишээл 4 ам бүлтэй гэр бүл байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд нэг удаагийнх нь хоол нь 35 yen энэ тэргээ шууд ингээд бүр тэгэж бүр амар тооцоолдог. Амар аваад стресс ирээдүйд тооцоор хэлмээр. Тийм. Тэгээд ирээдүйд ингээд гэр одоо хүүхдүүдийн хаан тэр боцослын төлөө ингэж хэмжиж байгаа энэ төр гээд. Тэнгүүдлээ бас нэг амар зөв гэж бодсон юм нь хизээч нэг кредит картн дээрээсээ хэрэгэлдэггүй. Зээлийн карт хэрэгэлдэггүй. Тэнгүүдлээ ингээд тэр хадгаламжийнхаа дэвтрээс ингээд өдрөө болгон 2 сен л авдаг гэж аахгүй 2000 yen л авч ингээд супермаркет ордог. Тэгэл тэр 2000 yen дээр яг багтах юугээл хүнсэл авдаг. Ерөөсөө дээш ерөөсөө тэгж авдаггүй энэ төр тэгээ ярьжсэн. Тэгээ тэр бас амар тийм. Тэгэхгүй бол ингээд бид нар чи ерөөсөө супермаркетанд орохтой ингээд ямар юм хязгаарт нөөл юм. Хязгаар байхгүй тий. Энэ дуртай нүдэнд харагдсан болгоно авдаг тий. Ерөөсөө тэгдэггүй мөлий. Тэр бас амар зөв юм байна да гэж бодсон. Аа. 2000 yen л авдаг гэсэн. Өдөрт лимит тогтоож юм бол хэрэгтэй юм авч магадгүй юм шиг тий. Заримдаа бид нар чинь энэ ч зүгээр юм уу гэж аваалаа хоол хийж амжихгүй нөгөөх нь муудаж гадал харин тий. Тэгэхээр яг хэрэгтэй юм бол лимит тогтоогоод авах бас зүгээр л юм. Ер нь тэгж нэг нарийн угаасаа нөгөө нэг хүмүүс хэр орлого олохдоо биш хэр зарцуулах уу гэдгээсээ мөнгө хураахгүй гэж. Харин тийм ээ. Тий тийм болохоор ялангуяа гадаадтайгаа бид нэр аль болох те хэмнэж өгөхгүй бодлоо. Яасан мэддэхгүй алга болоо. Тийм яг зөв. Тэгээд бас тэр нэг тэмдэглэж байхаас амар ихний хэсэгт амар зүв санагдсан. Яг өөрөө яг юунд яг ямар дуу мөнгийг өрөөд байгаа мэдхгүй болвол яг ингээд тэмдэглэж байханаас амар зүв санагдсан. Тэгэхгүй нэрнгэсэл бүр ингээд хаана юу өрчөг бараг л алга болгоч уу яаж. Гэж бараг бодсон. Алга болгоч уу. Тэг ингээд дараа нь бодсоор яг л хэрэглэл дууссан байгаа байхгүй. Харин тэгэхээр яг нөгөө сарын өдрийн лимитээ ч юм уу тогтоож сарын лимитээ цалингаа яг хуваагаад энэ нь яг урсгал зардал байр ус тогонд гарна энэ нь Монгол руу явуулна гэх юм уу. Төлбөрөө төлнө гэх юм уу те. За энэ нь яг сул хэрэглээний мөнгө байна. Тэ энэ нь хүнс байна гэсэн нэг тиймэрхүү байдлаар эсрэгээр нь тооцож тэгж тооцоо хийж яах юм бол зүгээр. Бид бол нэг иймэрхүү л байгаа хта тий. Тэгээд сонсож байгаа та хэд манаас өөрсдийнхөө мөнгө хэмндэг битэрийн яриаг удаас юм бол хуваалцаарай битэртээс зааж өгөөрэй. Комментор бичээрэй. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг ингэсгээд өндөрлөх өөр нэмж хэлэх юм болсон юм байна. Гэтэ ер нь хэмнэг гэвэл бас ер нь нэлээд байгаа хаа тий. Өөрч байгаа ах тийм ээ. Тий. Хоёлангаас нь бүр мундаг хэмндэг. Хоёлаас за миний би өөрийгөө хэмдэг гэж бол хотлоо яриад яах вэ? Би ч гэсэн нэгтэй. Одоо хамгийн юу яадаг юм тэр гадуур хоол аль болох идэхгүй байхыг хичээдэг гэвэл юм да тий. Тий, тэр бас миний хувьд гэх юм бол яг нэгдүгээр гэх юм бол мэдээж мөнгө байна. Хоёрдугаар гэх юм бол ингээд заримдаа яг үнэхээр л яг зорж идэл гэсэн юм биш бол ингээд зарим гадуур ингээд хоол нь орсон сэтгэл хүртгүү гэх юм уу. Сэтгэл төрхгүй яг унаа тий. Тэгээд өөрөө гараа ингээд өөрөө хоол игээд ирснийг хамтаа идэг тий. Тий, яг унаа тий.
яг оноо эрүүл байдаг. Тийм. Тэгэхээр яг ингээл заримдаа ингээл гадуур ингээл хаалчаал ийм юм уу за гэл. За сэтгэл төрөхгүй юмнууд бас байдаг болохоор. Тийм тэгээд одоо дээрэс нь бас нөгөө нэг номикай гэж ярьдаг те парти номикай тиймэрхүү юмнуудаас айгүйх мөнгө үрдэг. Яг зөв. Тий одоо Одоо нөгөө гэхдээ корона болоод ашгүй байх болсон. бага болсон. Өмнө нь айгүй их байдаг гэсэн тий. Одоо Тийм. Бараг л 14 хоног сар тамирч нэг байдаг байсан. Тий, ажлынх нь хэрэгтэй хэрэггүй. Яах гэж тэгээд тэрсэн дор хаяж 4,000 yen штэ. Тий, хүмүүсийн харилцаанд яхав хэрэгтэй л те. Тэгтээ нэг байнга бичдэг байл те. Тий, нэг юм шаардлагагүй те. Тиймэрхүү юмнууд одоо аль эсвэл тэрийгээ нөгөө нэг арай жоохон бага мөнгөөр хийх ч юм уу те. Арай найзуудтайгаа авах юм бол өөр өөрсдийнхөө биенийхээ гэрт хоол хийж байх ч юм уу тийм гадуур хоолны газар тэгэл нэг юм номын хуудай те таби хуудай гэсэн нэг тиймэрхүү газруудад очихоор шалт юм би мөнгөний нөгснөрөө бууж иддэг газар явах юм бол бас нэг юмд биш болохоор нэг удаа гарахад л 4,000 yen гэхэр чинь тэрийг сард тэрийгээ өөр юмд хэрэглэх юм бол те нэг сарын жимний мөнгө гэх юм бол бүтэн нэг сар те жимд явж гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар одоо нөгөө бүтэн одоо нэг өдөр ч юм уу нэг цагийн өөрийнхөө цалинг бодоод тийм ээ яаж одоо зовж цалин авдаг гэлээ тэрийгэ бодоод худалдаа авалт хийхдээ яг одоо тэрийгэ бодоод те за би 1000 yen-ээр энийг авах гэж би бүтэн нэг цагийн өөрийнхөө хөдөлмөрөөр энийг солих гэж байна. Миний тэр те бүтэн нэг цагийн хөдөлмөр одоо тэнцэх үр дүн одоо үр ашгийг надад өгч чадах уу гэсэн байдлаар худалдаа авалт болгондоо тэгж бодчихвэл бас айгу зүгээр те. Зүгээр нэг сэтгэлийн өөрлөөрөө энэ зүгээр юм байна, энэ зүгээр юм байна гэл гарынхаа салаагаар урсгаадах юм бол нөгөө нэг яаж зовж ажилдаг байлээ. Тэрийг нэг толгоонд нэг удаа нэг хальтнууднийхээ өмнө те юугаа яагаад харчуулаас зүгээр яг үнэхээр надад хэрэгтэй үгүй юу гэдгийг. Тийм тийм. Ихтэй хаа. Бид хоёрын өнөөдрийн ярьсан зүйл багц гсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн бол хоёр маш их баяртай болно. Энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе. Эх 7 хоногт дээр нөгөө өмнө нь ярьжсэн ирж байгаа залуустай нэг онлайн ивент хийх юм уу гэд ярьжсэн. Тэрийг нарийн мэдээлэлээ шийдчих юм бол эх 7 хоногийн дугаараараа зарлана гэж бодож байна. Тэгээд эх 7 хоногийн дугаараа ч гэсэн хүлээж байгаа сонсоорой гэж хүсэж байна. За энэ удаагийн дугаарыг дуустал сонсно. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.